сайн байцгаана уу үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Мөнгө ба эрүүл мэнд нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт төрийн бас байгууллагын тэргүүн Эрдэнэцэнгийн Эрдэнэт оролцож байна. Өнөөдрийн хөндөх сэдэв орон нутгийн эмнэлгүүдийн санхүүжилт ба эмнэлгүүдийн удирдах зөвлөлийн тухай бид ярилцах болно. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За сайн байна уу. Орон нутгийн эмнэлгүүдэд хэрэгжүүлж байгаа энэ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр одоо 13 аймагт энэ хэрэгжүүлсэн төсөл одоо амжилттай хэрэгжээд дууслаа гэдээ одоо мэдээ гарч ирлээ. Энэ нь энийг харахаар одоо энэ олон улсын төслүүд нь одоо манай Монголд одоо амжилттай хэрэгжээд байгаа юм шиг харагдаад байгаа юм л да. Тэгэхээр энэ талаар таны бодол. Ардчилсан нийгэм буюу зах зээлийн нийгэмд манайх шилжиж орсноос хойш 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд бол эрүүл мэндийн яам одоо гадаадын хөнгөлөлтөө зээл хэлбэртэй төсөл хөтөлбөрүүдийг бол 40 гаруй бол хэрэгжүүлсэн байдаг. Үүний сүүлийн хоёр нь нэг нь бол одоо сая мэдээ гарч байгаа энэ эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр гэсэн одоо 5 үе шаттайгаар явагдсан 150 сая долларын хөнгөлөлтөө зээлээр хэрэгжиж байгаа энэ төсөл. Энэ төслийн хамгийн сүүлийнх нь бол орон нутгийн эмнэлгүүд 13 эмнэлгийг одоо халдвар аюулгүй байдлыг нь сайжруулсан тийм төслийг хэрэгжүүлж дууссан байгаа. За эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр одоо 6 гэдэг нь 2020 оноос эхлээд 160 сая долларын өртөгтэйгээр Монгол дахиж хэрэгжихээр ажиллаж эхэлж байгаа. За бас нэг өөр төсөл нь бол цахим эрүүл мэнд төсөл гэж байгаа. 10 гаруй жилийн жил уншиж байгаа. Хэрэгжиж одоо эхлэх гээд байгаа. Уг нь бол одоо энэний өмнөх сайд мөнгө сайхан бол 2021 оны 1 сарын 1-ээс эхлээд хэрэгжүүлнэ гэдэг ингэсэн. Одоогоор бол орон нутгийн эмнэлгүүдийг захимжуулж байгаа. Улсын эмнэлгүүдийн төв эмнэлгүүд ерөнхийдөө захим хэлбэрт шилжчихсэн. Тэгэхээр нэгдсэн бүртгэл одоо эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авах хяналт хийх энэ нэгдсэн бүртгэлийн захим систем учраас уг нь бол их сайхан зөв систем төсөв байгаа. Тэгээ энийг одоо 5 сар гэхэд хэрэгжүүлж дуусаад захимжих хэлбэр рүүгээ орох гэж байгаа бах. Ингээд ажиллаж байгаа. Тэгээд энэ захим хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаж эхлэх юм бол үүний дараагаар одоо улсын эмнэлгүүдийг удирдах зөвлөл буюу хагас менежментийн байдлаар хөгжлөнө гэдэг. Тэгээд тэр хөгжлөх бэлтгэл ажлуудаа хийж эхэлж байгаа. За улсын эмнэлгүүд одоо хөгжлөгднаа, менежментийн хөгжил хийгднэ гэж штэ та сая хэллээ. Тэгвэл одоо энэ улсын эмнэлгүүд хөгжлөгдөж одоо энэ менежментийн хөгжил хийснээрээ одоо ямар үр дүнтэй юм бэ? Таны харж байгаа. Улсын эмнэлгүүд хөгжлөгдөж одоо удирдах зөвлөлтөй болж байгаа гэдэг бол яг үнэндээ эрүүл мэндийн яам одоо засгийн газар өөрсдөө хөтөлбөр байхгүй байна гэдгийг л харуулж байгаа. Өөрсдийн улсын төрийн бие даасан бодлого байхгүй байна, хөтөлбөр байхгүй байна гэсэн үг. 21-р зуун бол бодлогоор удирдах цахимаар үйл ажиллагаа явуулдаг болсон. 18-19-р зуун дээр үед бол хүн удирдаад хүмүүсийг ажилуулдаг байсан. Одоо бид нар дахиад эргээд бүтэн 100 муу 200-аар ухрах гэдэг шиг байна. Хүн удирддаг энэ систем гэдэг чинь хуучирцсан. Өнөөдөр хууль байдаг, удирдамж байдаг, стандартууд байдаг. Энэ төрлийн хуулийн хэрэгжилтийг тэр байгууллагууд тэгш хангаж ажиллах ёстой. Эмнэлгүүд дур дураараа ажиллах юм уу? Эсвэл энийг эмнэлгийн дарга очоод тэр байгууллагыг шинжилдэг. Нэг эрүүл мэндийн сайд нь очоод тэр байгууллагын тогтолцоог өөрчилдөг тийм ерөөсөй байхгүй. Монголчууд тэрэн дээр бол төөрөлж болохгүй. Ардчлалын системд одоо зах зээлийн системд орж ийн гэдэг хэсэг бүлэг хүмүүс өөрсдөө ашигтайгаар л үйл ажиллагаа явуулаад тэр тухайн байгууллага төсөв сангийн мөнгнүүдийг өөртөө яаж ашигтайгаар захин зарцуулах уу гэдэг уралдаанд болж байгаа байхгүй юу? Хөгжил гэдэг бол аль нэгэн намын шагналын одоо дэмжигчдийн урамшууллын эсвэл нэг хэсэг бүлэг хүмүүсийг санхүүжүүлэх тийм шагналын одоо албан тушаал байж болохгүй. Тэр хэсэг хүмүүсийн гаргасан шийдвэр нь буруу шийдвэр гарчих юм бол тэрийг эргүүлээд засах гэж бүх алдаа гарна. Тэр бол хуулийнхаа дагуу хуулийн захирагч үйл ажиллагаа явуулах ёстой. Өнөөдөр улсын эмнэлэг гэдэг бол
иргэдэд хамгаалах гадна дотны бүх нөхцөл байдлаас иргэдийг хамгаалах тэдний аюулгүй байдал тэднийг эрүүл ажил хөдөлмөр эрхлэх татвар төлөгч бий болгоход л ажиллах ёстой болохоос биш тэр хүмүүсээр эрүүл мэндээр нь бизнес хийж ашиг олох гэж хэсэг бүлэг хүмүүс хувилдаан зохиодох тийм зүйлд оролцож болохгүй. За одоо энэ асуудлыг одоо та эсэргүүцэх хэрэгтэй гэдэг шүү дээ тий эсэргүүцээд байна. Тэгвэл одоо энэ эрүүл мэндийн салбарын удирдлагууд нь харин ч одоо сайжруулад байна одоо бүр сайжирсаар байна л гэж яриад байгаа шүү дээ. Хүн харахад бол яг сайжруулж байгаа юм шиг одоо удирдлагыг нь одоо менежментийг нь төр одоо буруу удирддаг менежмент буруу хийдэг гэдэргээд одоо хүнээр удирдах юм бол сайн болох гэж байгаа юм шиг хүмүүст ойлгуулад байгаа. Тэгж харагдаад байгаа. Тэгж харагдаад байгаа. Тий. Манайх шиг жижигхэн бие даасан өөрийн гэсэн статустай улс бол өнөөдөр төрийн үйлчлэгээний байгууллагуудыг төрийн зогсуулж явах хэрэгтэй. Эсвэл тэгж чадахгүй бол тусгаар тогтнолоо алдна. Ядуурл төрнө. Бүр цаашлах юм бол иргэний дайнд хүртэл хүрэх тийм бололцоотой. Тийм эмх самраагүй байдлыг үүсгэх нөхцөл байдал үүснэ. Төрийн үйлчлэгээний албанд эрүүл мэнд, боловсрол, цагдаа гэсэн энэ нийтийг хамарсан зохицуулт хийдэг үйлчлэгээний 3 том салбар байдаг юм аа. Энэ хүмүүс чинь болохоор ядуу байсан ч, дунд давхрынхан байсан ч, одоо чинэлэг давхрынхан байсан ч гэсэндээ тэднэрт тусламж үйлчлэгээ үзүүлж явах хэрэгтэй. Хуулийн захирагдаж тэгш эрхийг нь эдлүүлж явах хэрэгтэй. Ийм үйлчлэгийг хийхин тулд төр өнөөдөр өөрөө тэр байгууллагыг удирдах байх хэрэгтэй. Тэрнээс биш хэсэг бүлэг эмчнэр эмнэлгүүдийг бие даасан байдалд шилжүүлснээрээ өнөөдөр нэгдсэн бодлого буюу одоо засгийн газар байхгүй болно, удирдлага байхгүй болно гэж ойлгоход бол буруудах юм байхгүй. Ягаад гэвэл хүн өнөөдөр байгууллагыг удирддаг байхгүй юу? Төр өнөөдөр удирддаг, төр хуулийнхаа дагуу зохицуултыг хийдэг. Тэр стандартыг, тэр удирдамжийг тэр эмнэлгийн даргамдар биелүүлэх ёстой. Болохгүй байх юм бол төрийн хуулиуд бусад хууль тогтоомжоор шалгадаг, хяндаг тэр механизмд байх ёстой. Хэсэг бүлэг 9 хүнтэй удирдах зүйл гэж хүмүүсийг гаргаснараа эргүүлээд хариуцлага тооцох механизм байхгүй. Эмнэлгийн дарга удирдлагууд нь тэр хүмүүсийн шийдвэрийг үндэслэж би ажил хийж байгаа гэсэн нэртэй хяналтын тогтолцоогүй болно. Эргүүлээд тэр санхүүгийн механизмыг нь хянах бололцоогүй гаргасан алдаа зөрчлийг нь тэр тооцох эрх зүйн баримтчиг байхгүй болчихно. Буух эзэмгүй гэсэн үг. Тийм. Өнөөдөр жирийн иргэд төлбөртэй үйлчлэгээ авч чадахгүй болно. Бүгд төлбөртэй үйлчлэгээний хойноос явна шүү дээ. Бид нар ч ашигын төлөө явна. Үйлчлүүлэгчид нь тэг хүртээмжтэй чанартай үйлчлэгээ авч чадахгүй болоод ирэхлээр тэнд ажиллаж байгаа албан хаагчид нь тэр удирдах зөвлөлийнх нь таалагдахгүй бол тэдний доор босс шиг амьдрна. Эсвэл ажилгүй болно. Ерөөсөө эргээд нэг 17 8 дугаар зууныхаа үеийн капитализмын систем рүү орох гэдэг байхгүй юу? Уг нь бол эмч ажилчид гэдэг чинь бол өөртөө тэндээ бие даасан бүтцийг зохион байгуулж багуулж ажиллах ёстой тийм байгууллага. Нэг нэгээ дэмжиж, нэгнийхээ дутууг нөхөж стандартын дагуу ажиллах ёстой байхгүй юу? Тэгэхээр тэрийг өөр гадны хүмүүс тэр эмнэлгийн даргаыг удирдах тэгээ эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулдаг гэж тийм ерөөсөө төгөнд байхгүй. Тэгвэл одоо энэ эмнэлгийн ажилтнууд одоо өөрсдөө удирдлага сонгох боломжтой юу? Эмнэлгийн ажилчид байгууллагынхаа удирдлагыг сонгол бүр их сайн. Яагаад гэх юм бол одоо төр бодлогоор удирдаад тусламж үйлчлэгийг одоо стандартаар удирдамжаар тэр байгууллагын ажиллах зарчмуудыг нь цаагаад өгсөн байхгүй юу? Тэрэн дээр өөрсдийнхөө хамт олныг удирдах чадах манлайлах тэр хүнийг өөрсдөө дотроос сонгоод нэг баг болж ажиллах юм бол тэр эмнэлэг өөрөө сайн ажиллана. Харин ч үйл ажиллагаа нь илүү сайжирна. Тэгэхгүйгээр албан тушаал томилогддог юм уу эсвэл аль нэгэн байгууллагын дарга цэргийн одоо нэг хамааралтай бүхий нэг этгээд ирэхлээрээ тэр хамт олон хөдөлж өгөхгүй байхгүй юу? Хөдөлж зөвлөгдөлөө гэхэд тэр чинь санхүүжилтийг нь яаж зохицуулах вэ гэдгээс эхлээд асуудлууд үүснэ. Угаасаа эрүүл мэндийн байгууллага дээр санхүүжилт гэдэг зүйлийг төр хэмжих хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагын ажилчид тангараг өгдөг нь бид нар эзэмшин мэргэжлээ хууль бусаар ашиглаж болохгүй шүү. Бид нар төрийнхөө эсрэг үйл ажиллагаа хийхгүй шүү гэж л тийм утгаар л хангар өргөж байгаа байхгүй юу? Эмнэлэгч тэр, цагдаач тэр, боловсролч тэр.
Бид нар төрдөө үйлчлэгээ үзүүлнэ. Төрөө салин гавна. Дотоод хүчтэй мөнгөөр бид салин гавна. Төр гэдэг чи одоо иргэдтэй тий ямар ч одоо юу ашиг хонжоо харалгүйгээр үйлчлэнэ л гэж тангараг өргөж байгаа шүү дээ. Ер нь бол тийм ээ. Тий. Эрүүл мэндийн салбарын ажилчид одоо энэ эрүүл мэндэ хэрхэн хамгаалдаг вэ? Энд одоо хууль эрх зүйн зохицуулалт мэдээж байдаг л бах. Ер нь байдаг уу? Зохицуулалт байх ёстой зүйлийг бүгдээрээ замбраагүй болгочоод одоо 30 жил болж байна л та. Уг нь бол эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд тухайн одоо ажлын байран дээр цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, тайван стрессгүй ажиллах. Тэгээд эргүүлээд иргэдэд тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхийн тулд тэр эрүүл мэндийн байгууллагын ажилчид өөрсдөө зөв эрүүл халуун хоол хүнсээр хангах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл эрүүл мэндийн байгууллагын ажилчид нь өөрсдөө халуун хоол хүнсээр хангах бити хэл тэр эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа хүмүүс хүртэл тийм нөхцөл болцоо байхгүй болсон. Ихэнх нь дандаа бэлэн хоол эсвэл гуанзангуудыг түрээссэн. Тэгээд тэр ашигын байгууллагууд тэр байгууллагууд хүлээр хүмүүст үйлчлэг үзүүлдэг болцсон байгаа. Тэг юухнаар хоол хийгээл одоо иргэдэд мэдээж тэгж юухнаар хоол хийж байгаа хүн чинь тий иргэдэд үйлчлэх одоо үйлчлэгээ нь ямар ах вэ? Сэтгэл санаа нь ямар ах вэ? Ерөнхийдөө байгууллагын ажилчдыг өнөөдөр өөрсдийг нь эрүүл байлгаж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ зөв хүргэх боломжтой байхгүй юу? Одоо ингээ харахаар эсрэгээр нь өөрсдөө эрүүл хоол хүнс идэж чадахгүй байж тэр хүмүүсд эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ үзүүлэх гээд байж байгаа нь өөрөө итгэхэд хүртэл хэцүү байхгүй юу? Боломжгүй юм шиг харагдаад байгаа. Тэр их хүн өсгөлөөр уурладаг үстэй. Өссөн бухимдсан олон цагаар ажилласан хүн тэр нэг өөрийнхөө стрессийг өөрийнхөө бухимдлыг нэг иргэнд гаргана шүү дээ. Тэрээсээ болоод эрүүл мэндийн хариуцлага эрүүл мэндийн ажилтны ёс зүйн алдаа гаргалаа. Одоо асар сувлагч нар одоо хүмүүстэй зөв боловсон харьцдаггүй өнтер гэсэн асуудал байнга дагуулдаг. Одоо энэ сувлагчийн сургуулийг үн төлбөргүй гэдээ яригадаад байгаа шүү дээ. Сувлагчийн сургуулийг үн төлбөргүй болгож сувлагчийн хомсдолд орсон гэдгээр сувлагчийн сургуулийг үн төлбөргүй болгосон. Энэ бол хамгийн муу шийдвэр. Яагаад гэвэл эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа хүний амьстай одоо хамаатай үйл ажиллагаа хийж байгаа тэр эмчийн баруунгаар болж тэр эмчтэйгээ ингээд ойлголцож ажиллах ёстой хүн маань өнөөдөр сургууль олдохгүй сувлагч болдоо гэдээ явуулдаг тийм үн төлбөргүй юм да чи сургууль тэр сувлагчийн сургуульд орчих гээд явуулдаг ийм байдлаар мэргэжил эзэмшиж нэгдүгürt болохгүй. Нэг тийм үг гэдэг штеп муухан эмчээс сайн сувлагч илүү гэдэг лүү те. Тэгэхээр сувлагчийн сургууль одоо үнэгүй болно гэхтэл гайхаад л юм л та. За муухан эмчээс сайн сувлагч илүү гэдэг үг би хүлээн зөвшөөрөхгүй. Ягаад гэвэл эмч гэдэг бол бас л өөр зэрэглэлийн өөр үйлсгээ явдаг. Өөр мэргэжил эзэмсэн хүн. Сувлах уу гэдэг чинь болохоор бас өөр мэргэжил эзэмсэн. Энэ хоёрыг хооронд нь ойртуулж болохгүй. Энэ чинь ажлын чиг үүргүүд нь өөр. Тэгэхээр энэ хүмүүсийг ингээ хооронд нь одоо юу гэдгийг одоо харьцуулж ерөөсөө болохгүй. Мэргэжлийн гаргаж байгаа чигүүрүүд нь өөр байхгүй юу? Дээрэс нь яг сувлагчийн хомсдол гэдгийг бол одоо дахиж ярихад сувлахын сургуулиар төлбөргүй болгоод сувлахын сургуулийн хүнийг бэлдэх нь эргүүлээд ажлын байран дээр гарахад тэр ажлын байран дээр очин гэсэн баталгаа байхгүй байхгүй юу? Ягаад ажлын байран дээр очихгүй гэхээр одоогийн ажиллаж байгаа сувлагч нар нь асаргч нар нь одоо 12-оос 16 цаг ажилладаг. Дээрээс нь өөртөө бэлэн хоол иддэг. Нэг хуушур бууз, мантун бууз гэдэг ийм одоо бэлэн болсон хоолыг хоол болгож хэрэглээд амралт байхгүй, шөнийн нойртой, илүү цагийн мөнгө баг бодогддог. Тэгээ өөртөө их бухимдалтай тийм хүмүүс чинь сэтгэл зүйн хүртэл өөртөө дарамтанд явдаг. Ажилтаа байж байгаа нь их юм да гэсэн байдлаар эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд хүртэл нөгөөдөлтэй чинь муу харцдаг байхгүй. Тэгэхээр тэр байгууллагад тэр сувлагч нар юм уу, асагч нар ажилтаа байгаадаа барахад нэг ажиллаад авах сонирхол биш шүү дээ. Өөрөө биеэ дагаад ажиллаж болно. Эсвэл гадаад оронд очиж сувлагч хийж болно. Тэр чинь заавал тэр байран дээр энэ сургуулийг төгссөн хүн бай гэсэн юм биш байхгүй. Тэр орчинд нь тэр сургуулийнх нь болсон хүчнийг нь байлгах, сувлагчийг нь тэнд байлгах нөхцөл байдлыг нь бүрдүүлж өгөөд өчнөө болон гадуур сувлахын мэргэжилтэй хүмүүс эргэж ажилтны байранд орох нөхцөлийг нь бүрдүүлэх, нийгмийн хангамж, цалин хөлсийг нь тэр халуун хоол хүнсийг нь ажиллах, ажлын нөхцөлийг нь хүртэл сайжруул. Тэгжээс тэр эмнэлгийн байгууллага бүтэн болох хэрэгтэй байхгүй юу? Ажиллах нөхцөлийг нь бүрдүүлээгүй байж ажиллах хүн олдохгүй байна гэж ярьж болохгүй.
Улсын эмнэлэгт нэг эмчтэй нэг сувлагч ажиллаж ивэл хувийн эмнэлэгт нэг эмчтэй 6 сувлагч ажиллаад болоод байна шүү. Тэгэхээр тэр чинь цалин хөлсний ялгаанаас эхлээд тэр байгууллагт ажиллаж байгаа өөрөө үнэлэмжийг тэнд тодорхойлж чадаад үнэлж чадсан болохоор тэнд ажиллаад байгаа байхгүй юу? Энэ үл зүгээр зохицуулалт. Одоо тэгвэл энэ хуулинд яг байдаг юм уу? Одоо энэ эмч ажилчдын ажиллах нөхцөл одоо хоол ундыг тэгнэ ингэнэ гэсэн юм. Ажлын халуун хоол хүнсээр хангана гэж байхгүй л дээ. Шаардлагатай юу ер нь бол? Ер нь бол эрүүл мэндийн байгууллагын ажилчид өөрсдөө салин улс багтаа байгаа нь бол яхах үнэн. Ирж очих оны мөнгийг ч гэсэндээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэднэрт нь доктор суурьшилтай ажиллана гэх юм бол орон сууцны зээлийг ч гэсэндээ одоо банкар өгөх тийм боломжийг бүрдүүлчих хэрэгтэй. Сэтгэл ханамжийг л пүүл болгох шаардлагатай. Дүүрэн болгох шаардлагатай. Тийм учраас иргэдийн эрүүл мэнд хамгаалагдана л гэж яриад байна уу та? Ер нь ажил дээр өссөн хүн, ард талдаа гэрцээ асуудал үүссэн хүн, одоо хүүхдээ яаж харах уу гэдэг юм уу, нөхөр тэгсэн гэдэг юм уу, асуудалтай хүн ажил дээр нэг доктор суурьшилтай одоо 50 тусламж өгөхөөр хөрөх тийм боломжгүй үстэй. Тийм болохоор чинь тэр хүмүүс нэг бол цалин хөлсийг, нэг бол нийгмийн асуудлыг, нэг бол тэр тухайн орчныг нь аль талаас нь бүгдээрингийн зөв болгох шаардлагатай. Тэрнээс биш энэ олон 15 6 ихтэй сургуулиар эмч төгсгөөд тэгээ совдогч нар байхгүй байх гэдэг юм уу, совдогч төгсгөөд тэнцвэргүй байдал буюу тогтолцооны гажуудлуудыг зөв засчиж энэ хүмүүсийн хоорондын өрсөлдөөн тэр эмнэлгийн эмчийн байран дээр очих хүний өрсөлдөөн тэр чадварыг нь үнэлэх салин хөлсийг нь өгөх тэр совлогч тэр эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа ажиллах хүмүүсийг урт хугацаагаар авахын тулд тэдний нийгмийн хангамж бус салин хөлсийг нь зөв зохицуулж өгөх шаардлага үнэхээр байгаа байхгүй юу? Тэгжээ чинь тусламж үйлчлэгээ хэрэг хүрэх вэ? Зөв боловсон хүрхгүй юу гэдэг асуудал. Тэр харилцааны тухайн асуудлууд, стандартын тухай тэр тусламж үйлчлэгийн удирдамжийг зөв болгож ярина. Өөртөө боломжийг нь хаачаад тулгын шаардаж болохгүй байхгүй юу? За энэ удаагийн дугаар маань ингээд өндөрлөж байна. Ярилцлага өгсөн танд баярлалаа. За дараагийн нэвтрүүлгээр эрүүл мэндийн даатгалын тухай, хуулийн шинжилгэлийн тухай бид ярилцах болно. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Түр баяртай.